Хааны ордны усан цэцэрлэгийн загаснуудыг хооллолт. Эдгээр бүр айгүй итэвхтэй иддэм юм байна. Тэр. Овоорч өгч юм. Ямар том ангаад юм. Тэгээ хоолоо зөв болж идээч. Хуваачид ганцаараа идсэн гахаад харуулахгүй одоолаа идсэн охтон турж өгөхгүй. Хуваачид. Энэ амьд могоотой тэгээд энэ амьд сарсан бавгахаатай хамт зураг авахыг хүсэх юм бол 50,000 рупия гинэ. Вау. Тэгээд загас тэгээд энд хамгийн гол нь бас ийм амьтан байна. Нярта гайхалтай. Эдгээр бүгдээрээ амьд хаан баасан цугларч чад. Явж өгчин те. Хэд уурнаар ганай таваа бүхэл залэр ихэн. Яа. Сарсан багаах шижгэн те. Хүнд байна. Хүндээ хувьд хүнд юм байна. Тийм үү? Энэ камерлоо бүксийг харуул даа. Ямар ч ихтэй сонирхолтой байт юм байна энэ ардаа. Тэ санаа барьж үзхөө. Хурж үзтээ. Юу том юм яана. Хорс морсон. Бэлтаа шиг юм. Шараа гэж хэлээ тэ. Бэлтаа шиг зээ. Тэр хоёр давхар шар барилга дээр гараад энэ дээр байгаа бүгдээрийн гарч олон гинэ. Миний камерын дээр борооны тусал тусчихлаа. Яг одоо бороо орж байгаа болохоор зоонтог байдгүй. Тэр ч ихтэй том зургаараа бол бүр ингээл харагдчихээн. Үнэнхээр өнгөлөг харагдчихээн. Яаж яг нөө бороо орж байгаа болохоор ч тэр гоё өнгөлөг байна. Хуучин бол энд хааны ордон байсан байна. Одоо энэ усанд ороод ариусдаг гэж үздэг гинэ. Өөртөө орж ариусдаг юм. Яг эндээ бол биш. Яг энэ хүрээлэн ингээд тойроод захаар нь хүмүүсийн орж ариусдаг усанд байгаа гинэ. Энэ аршаан нь өөрөө булгаас урсдаг болохоор өөрийгөө цэвэрлждэг. Тэгээ тийм болохоор ер нь ариун ус гэдэг гинэ. Тэгээд бас мөнгө төлөөд жуулчид ингээд очоод тэр ариун усанд орж ариусч болдог гэж юм. Тийм яг тийм. Би нөгөө гэртээ юун дээр орон дээрээ цүнхээ орхичоо тэгээд цүнхээ авчраагүй ийм жижигхэн цүнх надад амар хэрэг болоодсон байхгүй юу. Тэгээ баалид ирснээсээ хойш ийм жижигхэн цүнх хаагаалээсээ ерөөсөө олдохгүй байж байгаа. Сая энийг ингээд оллоо 50,000 рупиягаар авлаа. 50,000 рупия. Шүтэ жижигхэн цүнхэхгүй болохоор хэцүү байсан юм аа. Баалигийн хар элстэй далаа дээр ирлээ бид нар. Йоо аймаг гоё. Пүү. Би энийг яг Instagram дээрээс харж ирсэн байна. Нилээн алдартай. Одоо тэр хөрхрээний урд хүмүүс суугаад зураг авахулдаг. Яг Instagram дээр бол яг ийм зурагтай хүмүүс бүр нилээн алдартай байгаад идэх санагдаад их юм. Йоо, тэг яг нүдээр харж байгаа шиг утсан дээр харагдахгүй болохоор бас жоохон харамсмаар юм аа. Хамгийн алдартай хөрхрэн дээр бүр тэр цаана байгаа. Тэг би нөгөө хөрхрөө рүү орох гэхээр өглөө лагцсан ус маань муухай олчих гээд тэг хамаагүй гэж бодсон ч гэсэндээ би оройн нь өөр тишээгээ бас явах болохоор тэгээд хөрхрөө рүү ерөөсөө орсонгүй энгийн урт төстэй залуучууд байх юм бол уг нь ороод тэгээд лагтаагүй хамаагүй уг нь зүгээр л дээ. Данч миний үс жоохон ядаргаатай болохоор маяглаж байгаа юм биш зүгээр л яг үснийхээ онцлогоос шалтгаалаад орч чадсангүй гэж. Ер нь бол ингээ хамаагүй шүү тамхиттай л байж байгаа. Ингээд хоолны газар тамхиттай. Тэгээ нөгөө нэг бананы навчтай. Enjoy яа.
Come here. I'm providing. Later you can assist them to pay or something for that. 그거 니들 써야 되네. 야, 다은이 열었고. Бид нар өнөөдөр явж байгаа тэг хамгийн сүүлд нэг далайн ирэг дээр их гоё клуб баарн дээр ирээд мэдрэмж нь амар гоё байна. Би нугасаа миний анхны гадаад дахь аялал болохоор угаасаа бүх юм нь гоё ах нь ойлгомжтой л доо. Цагаатад 4 болж байна. Бид нэр өнөөдөр яагаад ингэж ирж гарч байгаа вэ гэхээр тэгэхээр нар мандахыг харах хэвээр нар мандахыг бүр амар яг гоё газар дээр нь очиж харах хэвээр учраас ингээд өөрийн 4 цагт гараа явж байна. Манай хэд болсон л байгаа да. Болсон юм шиг байна. Болцсон уу? Бүгдээрээ цугласан уу? Арай цугдаг байна гэж шүү. Өнөөдөр ирсэн газар болохоор аялал жуулчлал бас нэлийн хөгжсөн аялагч нар нэлийн их ирдэг газар юм байна. Хүмүүс Деважингийн шат гээд ерөөхдөө бол нэрлэлсэн. За тэгээ энд бол нийт 7 сүм байдаг. Баалын арлын хамгийн ариун газар гинэ. За одоо яг энэ хоёр ханны хажууд энэ хаалганы хажууд одоо нэг сүм байгаа. За тэгээ дээшээгээ 7500 шатаар өксөж гардаг. Өксөж гарч байхад 5 сүм байгаа. За тэгээ хамгийн дээдлийн орой дээр нь нэг сүм байгаа гинэ. Одоо яг тэнд ингээ хүн бас ингээ сууж байна. Яг одоо энд тэгээд энэ яг энэ завсраар нь одоо яг нар манд хамгийн гой харагддаг учраас хүмүүс энд их нилээ ирдэг. Тэгээд энэ зураг авахлахад ч гэсэн нилээ алдартай юм. Хамгийн гол нь би зураг авахлаа гэдгсэн чинь энэ нөгөө бид нарт өмнө нь өмсгсөн энэ юпка өмсгсөн. Тэгээд одоо би ч гэсэн өмссөн. Тэгээд жоохон авцалдахгүй л байна л та. Уг нь бол яг энэ Баалын арлын энэ шашных нь бас нэгэн мартаж болохгүй зүйлийн нэг ууг нь бол бид нэр яг зураг авах гээд очирлаад хүлээгээд өнөөдөр бүр битүү манантай өдөр бүр манан бүр амар татж байна. Тэр дээшээгээ хүртэл
Баали арал их бүр жинхэнэ нөгөө нар жаргах үеийн хамгийн од байдаг далай дээр бид нэр ирж үзэж байна. Ийм том. Яг энэ далай дээр хүмүүс ирээл яг нар жаргах үед нь яг тэнд зогсож байгаа чухам зураг авахулаад тэгээ бидний өнөөдөр яг нөгөө сүүлийн өдөр яг энэ газар ирсэн чинь нар жоохон байсангүй. Жоохон муу л. Энэ ингээ 25,000 рупия гинэ. Зүгээр нэг тийм зэлгээ ус шиг л амттай. Яа байгалих юм да. Гэтэ өнөөдөр бүр нийлээ салхитай байна. Гэтэ угаасаа л хаа очсон газрын далайнууд угаасаа л ийм салхитай байдаг шүү дээ, тий. Тэгээ бид нар өнөөдөр дуусгаад маргааш өдөр хүртэл байж аваад өдөр Солонгос руу буцана. Явна. Орчин нэг иймэрхүү танаас харуулъя л да. Энэ болохоор ихтэй би зөвхөн хоолны газрын зөвхөн зааланд нь гэх юм уу? Биш хоолны газрын гадаа гараад ирсэн байгаа юм. Манай нөгөө хэд болохоор тийш далаа руу орсон байгаа. Би бол угаасаа л далаа руу орохгүй л дээ яач утсан. Угаасаа л орохгүй төрлийн хүн байхгүй юу? Тийм байна. Баалид үнгүй нойлтой газар бол ер нь байдаг. Гэхдээ яг үзүр үйлчилгээний том төвүүд, том цэгүүд нь нойлууд нь 5,000 рупия гэдэг. 5,000 рупия. Би явах гэж байна Баалигаас 7 сарын 1-нд ирсэн. Тэгээд 1 2 3 4 5 гээд өнөөдөр 5-ны өдөр. Тэгээд одоо шөнө 11 цагийн нислэгээр би Солонгос руу шууд дамжихгүйгээр шууд нислэгээр хөдлөнө. Нааш эрэхтэй би дамжиж ирж ирсэн шүү дээ. Тэгээд шууд нислэгээр яваад 11 цагт онгоцондоо суугаад 12 1 2 3 4 5 6 7 8 гээд ер нь 8-аас 9 цаг нислэх юм байлээ. 7-оос 8-ийн хооронд ер нь бол яг буун удаан нисэж байгаа байс. Дамжин нислэгч ялгаагүй, шууд нислэгч ялгаагүй. Ер нь бол нэг доор аяж 12 цаг бол болдгийм байлээ. 10-аас 12 цаг. Тийм л байна да. Тэгээ аялын компаниар ирсэн гэсэн шүү дээ, тий. Тэгээд заримуд нь одоо нөгөө манай аялын компани 9 аялагчаас юу 7 төрүүлээд яваад өгсөн 5 цагаас онгоцондоо суугаад тэгээ би нэг аялагч ахтайгаа нийлээд бит хоёр болохоор өөр нислэг واخгүй юу. Тэгээ явах гэж байна. Онгоцондоо өлсөх байх гэж дод нэг ийм хоёр чи юу вэ? Курсант гинэ. Энэ хоёрыг аваад тэгээд өнөөдөр сүүлийн өдөр болохоор үлдсэн мөнгөндөө тааруулаад ганц хоёр нэг ийм бугуувч алчуур гэх мэтийн дурсгалын зүйлс авсан. Тэгээд би эдрэг очиж жагаад бэлгнүүдээ авсан зүйлүүдээ тэгээд ер нь яг Баали яг ямар орон байсан бэ? Анх удаа Баали явах гэж байгаа бол яг юу хэрэгтэй вэ? Мөнгөө яаж бэлдэх вэ? Баалигийн хүмүүстэй яаж харьцах вэ гэдэг ч юм уу тий. Зөвөр өөрийнхөө туршлагаас үүдсэн гоё влог оруулаа. Тэгээд миний явсан аялын компаниар явахыг хүсэж байгаа Солонгост сурж байгаа оюутнууд, за Солонгост амьдардаг монголчууд байх юм бол энд харагдаж байгаа Facebook-ийн групп хуудас тэгээд утасны дугаар руу холбогдоорой. Манайхаа баяртай мó Солонгост очиод уулзъя.